маркетинг нэвтрүүлэг үзэж байгаа эрхэм үзэгчдийн сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд энэ удаагийн дугаараар байна. Хас банкны олон нийтийн харилцааны менежер Гэрэл Туяа бидэнтэй одоо өнөөдөр оролцож байна. Ингээд нэг төрөөс өөрийгөө танилцуулно. За чи бараг төвшин танилцуулчих шиг боллоо. Би Хас банкнд ажилладаг олон нийтийн харилцааны менежер. Өмнө нь бол дижитал маркетингээр 3-4 жил гадаад ажиллаж байсан. Тодорхойлбол Лондонд би одоо нэлээд том байгууллагуудад бол одоо дижитал маркетингийн стратегийг боловсруулдаг ийм ажил хийдэг байсан. За ер нь бол мэдээж энэ төрөнд өөрийн мэргэжсэн одоо олон нийтийн харилцааг одоо бидний өнөөдөр одоо ярьж байгаа PR гэх ойлголттой тийм энэ талаар юу нөхсөө гэж бодлоо л доо. Тэгээд ер нь бол өөрөө чинь энэ чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Ер нь PR өөрөө чинь юу вэ? Энэ бол PR-ийг яаж одоо зөвхөс таваар сайн хийх вэ? За үнэхээр бол маш зүйлийг ярьж болох. Ер нь PR-ийн одоо талаар бол цомгдог одоо тайлбарууд зөндөө байдаг л да. Жишээ нь хамгийн цомгдог гэх юм бол PR гэдэг маань одоо тухайн байгууллага түүний хүрээлэн буюу одоо олон нийт хоёрын хооронд харилцаа ойлголцлыг бий болгох замаар одоо хоорондын харилцааг одоо сайжруулах нэр хүндийг өсгөх гэсэн ийм менежмент ийм урлаг байгаамаа гэсэн ийм тодорхой тайлбар байдаг. Миний хувьд ч гэсэн ойлгохдоо PR гэдэг маань байгууллага түүний хүрээлэн байгаа маш олон одоо зорилттой зах зээлүүд байна шүү дээ. Одоо хүмүүстэй л харилцах. Үүний энэ харилцаа маань одоо биеиндээ ашигтай байж бид нар одоо нэр хүнийг одоо өсгөх боломж илүү бүрдэм болов гэж би ойлгодог л доо. Тэгэхээр PR гэдэг маань зөвхөн ингээд мэдээлэлээр дамжуулж байгууллагын сайн сайхныг ингэж мессежийг дамжуулах гэхээс илүүтэйгээр хоорондын харилцаа, хоёр талын харилцааг яаж хэрхэн бий болгох вэ гэсэн тийм менежментийн урлаг гэж хэлээд байгаа. За тэгэхээр ер нь яг орчин PR-ийг ер нь бол ямар нэгэн одоо байдлаар сошиал медиатай холбож ер нь байгууллагууд хэрэгжүүлж байна. Энэ талаар бас өөрөө ч бодвол ер нь Монголын байгууллагууд ер нь одоо сошиал медиа гэдэг зүйл юм шүү дээ. Сошиал медиаг ямар шиг төвшөнд ашиглаж байна. Бас мэдээж одоо сошиал медиа ашигласнаар зөндөө одоо алдаа оноос байгаах. Тэгээд ер нь ашигласнаар ямар даваа талуудыг дуудлах вэ тийм үү? Бас сул талууд юу юм талаар. За PR-ийн одоо мэргэжлийн хүрээнд бол сошиал медиа гэдэг бол маш чухал ач холбогдолтой одоо хэрэгсэл одоо юу гэдэг хэрэгсэл гэж хэлэх юм сувг байж байгаа. Энийг бол орчин үед байгууллагууд том дэлхийн нэмэлт бүхий брэндүүд хүмүүс бол маш амжилттай ашиглаж тэр байтугай бид бүхний сайн мэддэг Обамагийн хэлэгч хүртэл сошиал медиаг ашигласны үр дүнд сонгуулийн компани ажил нь бол маш амжилттай гэсэн маа. Гэхдээ олон шинүүдийг бол бид бүхэн дуртад яг уу зүгээр Монголын хувьд хэлэхэд сошиал медиаг одоо маркетингийнхаа одоо миксийн нэгийнхэн бас хэсэг болгож ашиглаж эхэлж байна л да. Гэхдээ алдж байгаа зүйл нь болохоор сошиал медиа бол дахиад нэг зар сурталчилгааны сувг гэж андуурдаг. Энээсээ болоод хэтэрхий их одоо сошиал орчин гэдэг маань өөрөө хүмүүсийн дунд харилцаа холбооны сүлжээ шүү дээ. Тэр дотор орж ирээд ингээд мэдээллийг ямар ч ач холбогдолгүй мэдээллийг ингээд цацах сувг болгон ашигладаг нь жоохон дутагдaltaй юм шиг санагддаг л та. Тэгээд ер нь бол ашиглаж байгаа бас зөв ашиглаж байгаа байгууллагууд ч байна, хүмүүс ч байна. Энэ бүхний ер нь бол гол давуу тал нь бол бид нэр эргэх холбоог бий болгох шинтэй хүмүүстэй харилцааны одоо энэ явцад бид нэр эхлээд хүмүүс миний талаар юм уу манай байгууллагын талаар юу гэж боддгийм бэ гэдэг тэр судалгааг бол та сошиал медиа сувгуудаар дамжуулаад нэг төлбөр өгөх боломжтой. Дээрэс нь манай одоо Хас банкны хувьд бол энэ сувгийг бол ер нь одоогийн байдлаар бол цэвэр одоо харилцагчийн үйлчлэгийг хүргэх тийм зорилтойгоор ашигладаг. Харилцагчд янз бүрийн санал гомдол мэдээлэл хүсэлт байл энэ суугаар дамжуул бидэнд ирүүлдэг. Энэ бүртэн бид нар цаг алдахгүй төгсөн мэдээллийг өөрчтэй гомдлыг багт болохоор хэмжээ авдаг. Үүний хажуугаар бас бид нар
зүгээр одоо энэ сошиал медиа харилцаа холбооны сүлжээнд хүмүүстэй одоо ингэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж бас бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр бас сайжруулах юмнууд юу байна гэдэг тэр саналыг бас бид нэр авдаг байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр илүү их ашиглаж байгаа. Тэрнээс сурчлагаа гэдэг баг тогтмол сурчлагаа явуулаад бол нэг одоо бидний хувьд бол нэг төвийн хатсан бол биш гэдэг л та. Бас одоо сошиал медиаг ерөнхийдөө за байгууллагын хувьд бол ерөнхийдөө яаж ашиглах хэрэгтэй гэдэг зүйлс хэрэглээ ямар хэрэгтэй гэдэг сайн бодлоо. Харин одоо зүгээр энгийн одоо хөрх хүмүүстэй одоо зүгээр л одоо энгийн Facebook дээр шинэ бүртгэлтэй зүгээр энгийн одоо иргэний хувьд хүний хувьд бас мөн сошиал медиа яаж ашиглах одоо өөртөө илүү даваа тал гэдэг болох вэ тийм. Одоо ерөнхийдөө бас ингээд сошиал медиагаар одоо мэдээж маш олон зорилгоор ашигладаг хүмүүс одоо магадгүй зүгээр найз нөхдөд өөртөөхөө одоо хийсэн ажлууд гэх юм уу тийм одоо амьдралаа хуваалцах эсвэл нөгөө талаас мэдлэг олж авах тийм бусдаас мэдлэг олж авах гэх мэтчлэн ер нь бол өөрийн чинь бодлоо одоо хөвхөн сошиал медиаг яаж ашиглах вэ зах хэрэгтэй өөртөө. Тэгэхээр сошиал медиаг хэрхэн яаж ашиглах нь бол мэдээж хүний өөрийнх нь сонирхол хүсэл зорилго дээр л тулгуурлах багтаа би бол тэрийг одоо зөв энэ тэрийг бас өөрөө юм шиг аа. Миний өөрийн хувьд болохоор би сошиал медиаг голцоо мэдээлэл сонирхолтой мэдээллийг хүлээн авах эсвэл түүнийг хуваалцах мөн хүмүүстэй одоо ийм харилцаа холбоо бий болгосноор одоо тийм өөрийгөө илүү таньж ойлгуулж юм уу эргээд бас бус хүмүүсийг бас таньж мэдэх зорилгоор төлөвлөгөө ашигладаг байгаа. Ер нь хүмүүс ялгаа хүн чинь өөрөө ямар янз бүрийн зүйлдтэй мэдлэг илүү их туршлага мэдлэг хөрөнгөлүүлсэн байгаа шүү дээ. Тийм учраас тэр хөрөнгөлүүлсэн зүйлээс бусдаа илэн талангууд нээлттэй хуваалцаад өөрийн гэсэн ниш дагагч нартай ниш одоо юу гэдэг ниш буюу одоо яг тухайн сэдвээр юм сонирхлоо өөрийн чинь сонирхдаг тийм хүмүүстэй холбоо харилцаа бий болгоод тэднэртэйгээ одоо юу гэдэг яг тэр чиглэлээр л юм харилцаа холбоо бий болгоод мэдээлэл солилцуулыг надад илүү одоо үр дүнтэй юм болоо. Тэрнээс би хаамаагүй одоо тийм миний сонирхлоос гадуур тийм зүйл бишдэг юм уу бишдэг тийм хүмүүсээс илүүтэйгээр өөрийнхөө сонирхлыг миний сонирхлыг хөгжүүлж чадах тийм хүмүүсийг дагаж тэднэртэй харилцаа болгох хэрэгтэй. Онлайн PR гэдэг маань маркетингийн зардлын хувьд бол маш бага зардлыг эзэлдэг тийм төрлийн одоо тийм сувг байгаа. Тэгээд одоо гадны орнуудад бол мэдээллийн хэрэглээ нь бол илүү онлайн тал руу шилжсэн учраас энийг бол зайлшгүй ашиглах тийм өөр энэс өөр арга байхгүй. Тийм ч учраас одоо энэ тодорхой хэмжээний маркетингийнхаа төсвийг бол сошиал медиад хуваарлаж зарцуулдаг байгаа. Ингэснээр илүү нөө бид нар яг ямар сегментэд тодорхой хэмжээний тодорхой зорилттой сегментэд энэ сувгаар дамжуулж өгөх нь бол маш амархан. Маст ингэж маш их өндөр зардлаар реклам сурчлагаа явуулж ирснаас тодорхой сегментэд хүрэхин тулд сошиал сувгийг ашиглаж тэднэрт одоо тийм зорилттой зах зээл дээр мессеж өгөх юм уу тийм аргыг ашиглах нь бол маш үр дүнтэй. Эргээд үр дүнгийн хэмжихэд маш хялбар гэдэг. Тэгээд түүн дээрээс зардлын үед маш хэмнэлттэй гардаг. Тийм ч учраас маш том одоо дэлхийн томоохон брэнд Coca-Cola ч юм уу, Starbucks ч юм уу бүх брэндүүд энэ тодорхой хэмжээний төсвөө сошиал медиа зарцуулдаг. Тэгээд энэ нэлээд илүү нөгөө брендийг хөгжүүлэхэд маш чухал үр дүнтэй. Одоо орчин үед бол компаниуд бол брэнд нэрийг бол өөртөө эзэмшдэггүй гэдэг үглийг хүлээмж барьсан. Бидний одоо нэр хүнийг бол нэр хүн брэнд гэдэг зүйлийг бол хүмүүс давхар бүтээлцэж байдаг учраас тэднэрт тодорхой хэмжээний одоо юу гэмээр хүч хэрэгтэй те. Контролоо өөртөө багасгаад тэднэрт таны брендийг бий болгож бүтээхэд те тусалцаа үзүүлэх тэр боломжуудыг баярлалаа. Ингээд манай өнөөдрийн интернет маркетинг нэвтрүүлэгт оролцсон гэрэлтэй одоо баярлалаа гэж хэлээ. Тэгээд та бүхэнтэй дараагийн дугаараар уулзцгаая.